сайн байцгаана уу? Монголын хөгжил судлалын төв, бизнесийн амжилтын түлхүүр болон санхүү эдийн засгийн дэд сургуулиас бэлтгэн хүргэж байгаа абагс бахуудын чадвар бэхжүүлэх онлайн сургалтын ээлжид хичээлийг хүргэхэд бэлэн боллоо. Энэхүү онлайн сургалтыг явуулах боломжийг олгосон Швейцарын хөгжлийн агентлаг Ногоо алт төслийн хамт олон талархлаа илэрхийлье. Өнгөрсөн хичээлээр бид төсөл боловсруулах талаар авч үзсэн бол энэ удаагийн хичээлээр бид төсөл хөтөлбөрийн удирдлагын асуудлыг авч үзэх юм аа. Энэ удаагийн хичээлээр та төслийн удирдлагын талаар ойлголт мэдлэгийг олж авахын зэрэгцээ төслийн удирдлагын арга барилуудыг эзэмшинэ. Юуны өмнө та видео хичээлийг бүрэн анхааралтай үзэхийн зэрэгцээ аудио хичээлийг сонсож, нэмэлт унших материалтай танилцсан байх шаардлагатай. Эдгээрээс олж авсан онлайн мэдлэгтэй тулгуурлан бие даалтын ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэн эрүүлэх ёстой гэдгийг дахин сануулъя. Жижиг том ямар ч төсөл байсан 4 үе шатаар хэрэгждэг талаар бид өмнө нь өгсөн. Үүнд төлөвлөлт, эхлэл, хэрэгжүүлэлт, хаалт гэсэн 4 үе шат байдаг. Төсөл боловсруулан анхны төлөвлөлтийг хийсний дараа санхүүжүүлэгчээ олно. Танд гаргасан анхны төлөвлөгөөгөө санхүүжүүлэгчийн хүсэлт шаардлагад нийцүүлэн өөрчлөх хэрэг гарч магадгүй. Төслийн эцэст төлөвлөлт бэлэн болж санхүүжүүлэгчтэй боллоо. Харин одоо төслийг хэрэгжүүлэхийн тулд яах вэ? Энэ асуултанд хариулахын өмнө санхүүжүүлэгч олохын тулд эхлээд өөрийн байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, төслийн зорилготой уялдах үйл ажиллагаа явуулж байгаа мөн танай байгууллагын үнэт зүйл нь тухайн хандах гэж байгаа байгууллагын үнэт зүйлстэй уялдаж буй эсхийг анхааран үзэх шаардлагатай. Төслийн санхүүжүүлэгч нэг буюу хэд хэдэн ханиулагч байгууллага, хувийн хвшлийн нэгж эсвэл хувь хүмүүс байж болно. Иймээс та төслөө сайн боловсруулсан бол дараагийн шатнд хэрхэн санхүүжилт олох вэ гэдгээ сайтар бодож, багаараа ярилцсан төлөвлөх хэрэгтэй юм. Төсөл боловсруулан бичих гэдэг нэг хэрэг. Үндсэндээ төслийн удирдлагын 1-р шатны ажил юм. Тиймээс энэ удаагийн хичээлээр бид төслийн удирдлагын 2-оос 4-р шатуудыг авч үзэхээр бэлтгэсэн. Манай одоо аймгийн холбоо бүлтэн сумын бэлчээрчлийн холбоод маань бол ер нь ажлаа маш сайн одоо төлөвлөх шаардлагатай. Тэгэхээр бол энэ төлөвлөлт, сайн төлөвлөлт гэдэг бол одоо энэ чиглэлээр бас та бүхэн өмнө бол зөндөө хичээл авсан, сургалт авсан байж байгаа. Сайн төлөвлөгөө гэдэг бол хийх ажлын бол одоо тал хувина гэдэг шүү дээ. Тэгэхээр сайн одоо ажлаа төлөвлөлөөд тэрнийхээ дагуу ямар үр дүн гаргах вэ гэдэг нь бас тодорхой байх хэрэгтэй. Тэр ямар үр дүнд хүрэх вэ гэдэг хэрэг тодорхой байх юм бол бид нар одоо юуг хянаж үнэлэх вэ, юунд мониторинг хийх вэ гэдэг маань бол илүү одоо хялбар болно. Тэгэхээр одоо өмнө нь та бүхэн одоо стратеги төлөвлөлт одоо яаж хийх вэ, байгууллага стратеги төлөвлөлт гэдэг ингээд ийм зүйл дээр стратеги төлөвлөгөөгөө айгүй оновчтой одоо бүх талуудыг оролцуулаад нөхцөл байдлаа зөв үнэлээд ингээд хийцэн. Тэгээд тэндээсээ бид нар ямар үр дүн хүрэх вэ гэдэг ангид сайн тодорхойлоод гаргасан байхад бол та бүхэн энэ хяналт шинжилгээ үнэлгээ яг юун дээр хийх вэ, бид нар юуг хянах вэ гэдэг нь бол илүү ойлгомжтой болж гарч ирнэ. Тэгээд ер нь бол нөгөө менежментийн цикл байдаг шүү дээ. Одоо сайн төлөвлөх, тэгээд зохион байгуулах, хэрэгжүүлэх, хянах, үнэлэх. Тэгээд эргээд бол энэ хяналт үнэлгээ хийсэн хяналт үнэлгээ хийгээд тэндээс одоо ямар нэгэн одоо үр дүн гарч ирнэ. Тэр одоо гарч ирсэн зүйлүүдээ дутагдaltaй болон ололттой тал энийг одоо дараагийнхаа төлөвлөлтөнд одоо ашиглах гэдэг энэ маань бол ингээд нэг бүхэл бүтэн цогц ийм тасралтгүй байнгын одоо үйл ажиллагаа болж өгдөг. Тэгэхээр хяналт үнэлгээ маань бол ер нь менежментийн одоо 5 бүрэлдэхүүн хэсгийн одоо нэг бол зайлшгүй чухал хэсэг байж байгаа. Тэгэхээр ер нь бол зүгээр хяналт үнэлгээ хийгээд бол орхино гэж байхгүй. Тэрийг заавал эргэж одоо менежментийнхаа шийдвэрийг гаргахдаа бид нэр ажлаа зөв хийсэн байна уу? Бидний одоо энэ төлөвлөсөн ажил маань бол хэр оновчтой байсан байна? Бид зөв хийж нөөцөө бол оновчтой хуваарлж чадсан байна уу? Гэх зэргээр энэ ажлуудыг мэдээллийг гаргаж ирэхдээ үр дүнгээ гаргаж ирээд тэрийг одоо дараа шатныхаа төлөвлөлтөнд ашиглах бол хяналт үнэлгээ бол маш чухал үүрэгтэй байдаг. Бүх зүйл чинь одоо ингээд төлөвлөсөн бидний өмнө одоо төлөвлөсөн тодорхой зорилго байгаа шүү дээ. Тэр маань бол одоо богино хугацааных юм уу, дунд хугацааных юм уу, урт хугацааных юм уу гэж байгаа. Тэгэхээр одоо энэ бүх ажлуудаа хэрэгжүүлэх одоо эцсийн
зорьсон үр дүндээ хүрэхийн тулд бол бид нар бол маш нарийн өдөр тутмын төлөвлөгөөтэй ингэж явах хэрэгтэй. Тэгээд өдөр тутмын одоо жишээ сарын төлөвлөгөө байлаа гэж сарын эцэст одоо энэ үр дүнд хүрэхэд бол бид нар ямар ажлуудыг хийх ёстой вэ гэдгээ бол мэдээж өдөр тутмаар ингээд гаргах шаардлагатай болно. Тэгээд баг хамт олон гэдэг маань бол мэдээж нэг хүн байхгүй одоо олон хүмүүс байгаа учраас тэр олон хүмүүсийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулах, зохицуулах тэгээд энэ цаг хугацаатай байдаг учраас тухайн цаг хугацаанд хийх ёстой ажлуудыг хийхэд бол одоо хүмүүст чи одоо ийм ажлыг одоо хийж дуусгасан байвал одоо зүгээр байна одоо гэсэн ийм чиглэлээр одоо нэг хийх ажлын жагсаалт гэж бас гаргадаг. Энийг бол зөвхөн байгууллагч биш одоо хувь хүн ч гэсэн зүгээр өөрийнхөө юунд ч гэсэн бас гаргаа явдаг штэ. Ийм ажлуудыг би одоо энэ 7 хоногийн эцэст хийсэн байх шаардлагатай гэдэг. Түүнтэй адилаар бол байгууллага болгон 7 хоногийн эцэст бид нар ямар ажлыг хийж гүйцэтгэсэн байх хэвээр энэ сарын эцэст гэхэд ямар ажлыг хийж гүйцэтгэсэн байх хэвээр гэдэг. Энэ ажлыг бол нэг жилийнхаа юм уу одоо хагас жилийнхаа ч юм уу ерөнхий төлөвлөгөөнд үндэслээд ингээд гаргаж ирээд тэрнийхээ дагуу ажлуудаа төлөвлөөд хянаад биелэгдээгүй ажил байх юм бол дараагийн удаа яасан юунаас болсон гэдэг учир шалтгааныг нь олоод ингээд явах юм бол бас илүү төлөвлөсөн ажлуудыг хэрэгжүүлэхэд бол амар хэлбэрүүдийг ер нь бол ямар ч төлөвлөгөөгүйгээр юмыг бол хянана одоо үнэлнэ гэж байхгүй тий. Тэгэхээр бол ер нь байгууллагуудын хувьд хэлэхэд одоо стратеги төлөвлөгөөгүй дунд хугацааны ойрын хугацааны төлөвлөгөөгүй энэ байгууллагууд маань бол бас нэг бодлоор миний зүгээр бодол бол одоо ойд төрсөн сармагчин гэж бид нэр ярьдаг штэ. Түүхэн мэдхгүй юм бол ойд төрсөн сармагчинтай адил гэдэг. Тэрнтэй л адил юм уу гэж боддог. Яг одоо хаашаа явахаа мэдхгүй хаагур яваад хаана одоо очихоо мэдхгүй тийм байна гэдэг маань бол ер нь бол тухайн байгууллагын хувьд тухайн хувь хүний хувьд маш их том эрсдэл дагуулж байгаа. Юу ч тохиолдож магадгүй гэсэн ийм л бодолтой байдаг. Эхлэлийн үе шатанд хийгдэх ажлуудад ач холбогдлоор нь эхлээд ирэмблэх байдаг. Бодит алхам хийж санаачлагтай харагдахыг хүссэн шинэ менежерүүд юугүй л ханцуу шамлал төслийнхөө ажилд орох гээд байдаг. Гэвтэл аль ажил хамгийн чухал, ямар дараалалаар ажиллахаа бодолгүй хөдөлгөн төслийн ажлыг хоош нь чангаадаг. Урагшлуулах биш харин хоош чангаадаг. Утмаар таагүй үр дагавар авчрах магадaltaй байдаг. Тийм учраас хамгийн түрүүнд ажлуудаа ач холбогдлоор нь ирэмбэлж гаргах нь чухал юм. Үүний тулд даалгаврыг тодорхой болгох хэрэгтэй. Оролцогч талууд төслийн зорилт, амжилтын хэмжүүр, бизнесийн цаад учир шалтгаан, олгогдсон нөөц, хугацаа, гол хязгаарлалт болон уялдаа холбоог бүрэн ойлгож, нэгдсэн ойлголттой болоогүй бол төсөл хэрэгжүүлэгч түмэн зүйлийн асуудалтай тулгардаг. Тийм учраас төслийн ажлын хүрээнд даалгаврыг тодорхой болгох шаардлагатай. Үүний дараа цэргүүдээ зохион байгуулах буюу багаа зохион байгуулах хэрэгтэй. Хийх ажлуудаа тодорхойлж багийн гишүүдэд бүрдүүлсэний дараа хүмүүсийг хурдхан ажилд нь оруулах хэрэгтэй. Багийн гишүүдийн төслийн талаарх ойлголт ч гэсэн нэг ижил нэгдмэл байх ёстой юм. Багийн гишүүдийг ажилтнууд биш харин хамтрагч гэж үзэх нь танд чухал. Тэдэнтэй хамтран багийн үйл ажиллагааны журмаа тогтоох хэрэгтэй. Мөн оролцогч талуудын хувьд ч гэсэн адилхан ингэж ажиллах нь таны төслийн амжилтанд чухал нөлөөтэй. Багаараа сууж байгаад төслийн нөлөөнд ямар нэгэн байдлаар өртөх бүх хүмүүсийг жагсаан оролцогч талуудын зураглалыг гаргах хэрэгтэй. Дараа нь хэн, аль бүлэг танай төслийг дэмжих, дэмжих вэ гэх мэтээр сайтар шинжилэн дүгнэх хэрэгтэй. 3 дугаарт төслийн төлөвлөгөөг гаргана. Дээрх 2 ажлыг хийсний дараа одоо төслийн хүрээнд хийх нийт ажлуудаа гаргана. Тэдгээрийг бүлэглэн ажлуудын хоорондын уялдаа холбоо, хамаарал, ач холбогдол зэргийг тодорхойлно. Ингэснээр та онцгийн хэрэгцээгүй зарим алхмыг төлөвлөгөөнөөсөө хасах, үн цэнтэй чухал ажлуудыг товойлгон гаргаж өгөх зэргээр төлөвлөгөөндөө шаардлагатай өөрчлөлтийг оруулахад боломжтой болж байгаа юм. Эдгээр алхмуудыг хийхгүйгээр юугүй ажилдаа орвол үр бүтээмж тааруу болдог. Яарвал даарна гэдэг шиг яруу зангаасаа болж төслийн баг ажлын шин чиглэлүүд гарч ирэхэд сайтар бодож тунгаалгүй хийх хэрэгтэй гэсэн үүднээс хийсээр нэг л мэдхэд анхны ажлын даалгавраасаа хэд дахин илүү их ажлыг хийгээд л явж байдаг. Үүний нэг аюул нь төслийн баг гол ажилдаа төвлөрөхгүй байхад хүрэгдэг. Мэдээж үр дүн нь төслийн үр дүн тааруу гарах эсвэл бүтлгүүтгэхэд хүргэнэ. Тиймээс ажлуудын ач холбогдлыг хүмүүст ойлгомжтой байлгах, төслийг замаас нь хазаалгалгүй авч явах нь менежер таны үүрэг. Үүний тулд та эхлээд бүх ажлуудыг ач холбогдлоор нь
ирэмдэлж, тодорхой ажлын даалгаврыг гаргаж, хүн бүрт ажлыг нь оноон өгч төслийн төлөвлөгөөндөө шаардлагатай өөрчлөлтийг оруулах хэрэгтэй юм. Үүний дараагаар эхлээ шатанд хэрэгжүүлж болох бас нэг арга байдаг нь хугацаанд шахах арга байдаг. Цагаа зөв зарцуулах, үр дүн батлагдсан арга. Энэхүү аргыг хэрэгжүүлэхдээ 3 алхмаар хэрэгжүүлдэг. Нэгдүгээр, та болон танай баг 7 хоног сар улирлаар юу хийж амжуулахыг хүсэж байгаагаа жагсаан бичнэ. Энд төслийн зорилгууд болон түүнд хүрэхийн тулд юу хийх вэ гэдэг талаасаа хийх ажлуудаа оруулдаг. Ингэхдээ стратеги, бизнес хөгжил, өдөр тутмын үйл ажиллагаа, хүний нөөц гэх мэтээр ангилж болно. Энэ нь танай баг зөв ажилд цагаа зарцуулж байгаа эсхийг олж харахад удирдах байгаа хүн танд дүгнэлттэй байх болно. Хоёрдугаар алхам, ажил бүрт ямар хугацаа орохыг тооцоолох хэрэгтэй. Энэ бол таны чин үнэнч байх үе юм. Хэрвээ төлөвлөсөн хугацаанд амжихгүй гэдгийг эрт олж харвал түүний учир шалтгаан залруулж болох арга хэмжээний талаар эртнээс бодож арга хэмжээ авах боломжтой болно. Гуравдугаар алхам нь ажил бүрт зориулж цагийн хуваар гаргах хэрэгтэй. Жишээ нь бизнес төлөвлөгөө бичихэд 32 цаг зарцуулна гэж та тооцоолж байгаа бол 7 хоногийн даваа лавг баасан гарыг бүр 4 цаг зарцуулах гэх мэтээр цагаа хуваарлаж болно. Гэхдээ үүнд бага зэрэг сул чөлөөтэй цаг үлдээж өгөх хэрэгтэй. Гэнэт ямар нэгэн асуудал үүсч төлөвлөгөөнд өөрчлөлт орох хэрэгтэй болоход энэ сул үлдээсэн цаг танд чухал ач холбогдолтой болно. Хугацаагаар шахах аргын давуу талууд нь гэвэл төслийн үр дүнд хүрэхэд хэр хугацаа орохыг бодитоор харах боломжийг бий болгодог. Хүмүүсийн хийх ажил хүлээгдэж буй үр дүнгийн нэгдсэн хэмжүүр тогтдог. Гишүүдийн ажлыг тэнцвэртэй хуваарлахад менежерт тус болдог. Ажлын хугацааг баримжаалах таны чадвар сайжирна. Мөн түнчлэн хит их цаг авч байгаа үр бүтээл муутай ажлуудыг илрүүлж цуцлахад энэ арга нэн тустай байдаг юм. Үүний дараагаар төслийн хуваарийг гаргах хэрэгтэй болдог. Энэ алхам нь ажлын дарааллыг тогтооход хэрэгэлдэг арга байдаг. Үүнийг мөн л адил 3 алхмаар хийнэ. Ер нь ажлын уялдаа холбооноос төсөл хэрэгжих дараалал гарч ирдэг. Ажлын хамаарлыг тогтоосны дараа багаараа хамтран ажлын дарааллаа эхний байдлаар гаргана. Үүний тулд ажил тус бүрээр бодит үр дүн оноож, бодиттой хугацаа тавьж, түгжээс ажлуудыг үгүй болгох, тойрч гарах арга зам олох, эсвэл тэдгээр дахиухан хугацаа төлөвлөх, ажлын хуваарийг шинчилж өөрчлөх процедураа тогтоох зэрэг алхмуудыг гүйцэтгэдэг. Энд ажил бүрийн эхлэх ба дуусах хугацаа, хоорондын хамаарлыг бүгдийг оруулж өгдөг байх хэрэгтэй. Ажлын хуваар гаргахад хэд хэдэн аргачлал бий. Энэ талаар бид жиж өгөх болно. Тэгэхээр төслийн хуваар гаргах 3 алхамд нэгдүгээрт нь ажлуудын харилцан хамаарлыг шалгах, хоёрдугаарт ажлын хуваарийн анхны хувилбарыг нуурга байдлаар гаргах, гуравдугаарт нь ажлын хуваарийг оновчтой болгох зэрэг нь багтдаг байна. Шийдвэрлэх замын арга гэдэг маань ажлын хуваар гаргахад түгээмэл хэрэглэгддэг нэг арга юм. Энэ бол төсөл шийдвэрлэх ач холбогдолтой ажлуудыг тодорхойлж нөөцийн оновчтой хуваарлалт хийх аргачлал юм. Өөрөөр хэлбэл тэдгээр ажлууд цагтаа хийгдэж байж төсөл хугацаанд амжина гэсэн үг. Үүнийг төслийн ажлын дараалал гаргахад ашигладаг. Шийдвэрлэх замын аргыг хүснэгт диаграм гэх мэтээр ашиглан гаргаж болдог. Энд үзүүлсэн зураглалаас төсөлд хамгийн багадаа 11 хоног хэрэгтэй нь харагдаж байна. А болон Д ажил шийдвэрлэх зам дээр байгааг олж харсны дараа төслийн менежер энэ хоёр ажилд ахиухан нөөц хуваарлаж болно. Мөн Гантийн хүснэгт перт зураглал гэх мэт аргуудыг ашигладаг. Гантийн хүснэгтийг зөвхөн төсөл эхлэх болон дуусах хугацааг харуулахад ашигладаг бол перт нь Гантийн оронд түгээмэл ашиглагддаг. Төслийн шийдвэрлэх зам болон гол цэгүүдийг харуулсан төслийн том зургийг илтгэдэг арга. Мэдээж төсөл урагшлагын хэрээр хүснэг диаграмаа байнга шинжилж авч явах нь чухал байдаг. Шийдвэрлэх зам дээр байгаа ажлууд нь төслийн нийт үргэлжлэх хугацааг тодорхойлдог юм. Үүний дараагаар ажлын хуваарийг оновчтой болгох хэрэгтэй. Багаараа хамтран ажлын хуваараас цааш сайжруулах хэрэгтэй. Үүний тулд дараах зүйлсийг нягтлан үзэх хэрэгтэй. Алдаа байгаа эсэх. Тавьсан хугацаа бодиттой эсхийг шалгана. Шийдвэрлэх зам дээр байгаа ажлуудыг онцгой анхаарч үздэг. Орхисон зүйлс, мартаж орхисон ажил байна уу? Сургалт хийх цагаа оруулсан уу? Хит ачаалал. Хуваарьт зарим хүн 10-аас 12 цаг ажиллахаар болчихсон байхад зарим нь ердөөл 4-өөс 6 цаг ажиллах жишээний. Эсвэл тоног төхөөрөмжийн хүчин чадлыг хэтрүүлэн төлөвлөжсөн юм биш биз? Энэ бүгдийг тооцож шалгах хэрэгтэй. Ажлын төгжээс, төслийг хойш чангаах, төгжээс ажлуудыг урдаас харж зохицуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бидний өмнөх жишээн дээрээс харвал А ажил дуусаагүй бол Д ажил хийгдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл А бол шийдвэрлэх зам дээр байгаа ажил бөгөөд А дуусаагүй тохиолдолд Д ажил эхлэх боломжгүй. Тиймээс ажлын төгжээс болж А ажлыг хойш татах ямар нэгэн зүйл байгаа эсхийг шалгах хэрэгтэй гэсэн үг. Тэнцвэргүй ачаалал. Багийн зарим гишүүд хүнд ачаа үүрч зарим нь дэндүү бага ажил авсан юм биш биз? Ашиглаж болох сул цаг гаргах.
шийдвэрлэх бус ажлуудаас нөөцийг татан авч өөр газар ашиглах замаар хугацаа хэмнэх боломж байгаа эсхийг нягтлана. Эдгээр асуултын дагуу хянаж нягтлах ажлыг багаараа хийх нь илүү үр дүнтэй байхаас гадна багийн нэгдмэл санаа, ойлголтыг хүчтэй болгож, ажлын эрч хүчийг нь нэмэгдүүлж, урам зориг өгч байдаг талтай. Үүний дараа багийн сахилга батыг бий болгох хэрэгтэй. Ер нь эхний төлөвлөгөөний ажлыг хийж, ажлын даалгавруудыг ойлгомжтой болгож, нарийн хуваар гаргаж, ажил үргийн хуваарлтыг хийхийн зэрэгцээ төслийн нээлтийн хурлыг хийдэг. Төслийн нээлтийн хурлын тухайд унших материал дээр дэлгэрэнгүй өгсөн учраас энд дахин давтаж нуршихгүй орхилоо. Төсөл нь багийн ажил байдаг учраас энэ удаад бид илүү багтай холбоотой төслийн удирдлагын асуудлуудыг авч үзэж байгаа юм. Юуны түрүүнд та төслийн баг дотроо багийн сахилга батыг бий болгох хэрэгтэй. Ер нь баг гэдэг үг түгээмэл хэрэглэгддэг болсон учраас баг гэж чухам юу болохыг ойлгодоггүй. Хүч чадлыг нь жинхэнэ утгаар нь үнэлж мэддэггүй менежерүүд багийн үндсэнийг бууруулж байдаг. Харин энэ бүгдийг мэддэг, үнэлж ойлгодог менежер тухайн багийг хөдөлгөж жинхэнэ гайхамшигыг бүтээх чадaltaй байдаг. Багийн гишүүдэд байх үндсэн чанарт нэг нэгнээ сонсдог, бие биенээ дэмжиж, хүндэтгдэг байх чанарууд зайлшгүй байдаг. Үүнээс гадна багийн сахилга батыг хангахын тулд үндсэн 5 шинжийг багийн гишүүн бүр хэвшүүлсэн байх шаардлагатай юм. Үүнд нэгдүгээрт багийн гишүүдийн оролцоотой тодорхойлсон утга учиртай нэгдсэн зорилго. Өөрөөр хэлбэл төслийн зорилгыг багийн гишүүд өөрсдөө бий болгосон байх нь амжилтанд нөлөөлдөг. Өөрсдөө төслийн зорилгыг тодорхойлоход оролцоогүй байлаа ч гэсэн хэн нэгний тодорхойлж өгсөн төслийн зорилгыг багийн гишүүд өөрийн мэт болгож авсан байх хэрэгтэй гэсэн үг. Хоёрдугаарт нь нэгдсэн зорилгоос гарсан гүйцэтгэлийн тодорхой зорилтууд. Хүмүүсийн албан тушаал, зэрэг дэвийн ялгааг тэгшит гэж тэдний анхаарлыг хамтын ажилд төвлөрүүлэхэд энэ нь чухал ач холбогдолтой. Гуравдугаар бие биенээ нөхөх ур чадварууд, техникийн болон мэрэгжлийн ур чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, шийдвэр гаргах чадвар, харилцааны чадвар гэх мэт багт зайлшгүй байх чадваруудыг багийн гишүүд харилцан нөхөх байдлаар ашиглах боломжтой байх хэрэгтэй. Анхнаасаа бүрэн чадварлаг баг бүрэлдэхүүн нь нэг ховор байдаг. Харин явцын дунд суралцах боломжийг төсөл олгодог учраас олон хүн төсөлд ажиллах сонирхолтой байдаг юм. Дөрөвдүгээр, ажиллах арга барил дээр бүрэн санал нэгдсэн байх шаардлагатай. Гишүүн бүр бодит хувь нэмэр оруулж байвал жинхэнэ баг гэсэн үг. Үүнд багийн ахлагч ч гэсэн хамаатай байдаг. Тавдугаарт нь хамтын хариуцлага. Хамтын хариуцлага гэдэг бол багийн гишүүд зөвхөн багийн ахлагчид төдийгүй бие биенийхээ өмнө хариуцсан хариуцлага хүлээхийг хэлдэг. Эдгээр үндсэн элементүүд бүрдсэний дараа баг гол ажил руугаа ороход бэлэн боллоо гэсэн үг. Ингэж эхлэлийн үе шатыг хангасны дараагаар төслийн 3 дугаар үе шат буюу хэрэгжүүлэлтийн шат эхэлдэг. Хэрэгжүүлэлтийн шатанд бага бэлэн болгосны дараа зорилго, үр дүн, хийх ажил бүгд тодорхой ойлгомжтой болчихсны дараа хэрэгжүүлэлтийн үе шат эхэлнэ. Энэ үе шатанд үр дүнтэй хурлуудыг тогтмол хийж байх хэрэгтэй болдог. Зөв хийсэн хурал төслийг эрч хүч, зорилго чиглэлээр цэнэглэж, урагшлах боломжийг ямагт олгож байдаг. Тиймээс баг тогтмол үр дүнтэй хуралдаж байх нь хэрэгжүүлэлтийн явцад маш чухал юм. Тэгвэл ямарваа нэг хурлыг үр дүнтэй байлгахын тулд яах вэ? Үүнд хурлын бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй. Багаараа хамтран ажлын хуваараа цааш сайжруулна. Үүний тулд дараах зүйлсийг ямагт нягтлан үзэх шаардлагатай. Хурал хийх хэрэгцээ үнэхээр байгаа эсхийг магадalж үзнэ. Хурлын зорилгыг тодорхойлно. Олон хүмүүс тухайн асуудлаар ямар байр суурьтай байгааг эхлээд тандах хэрэгтэй. Яриа хилцүүлэгт хувь нэмэр оруулах, эсвэл тэднээс юм сурч мэдэх хүмүүсийг л хуралдаа оролцуулах хэрэгтэй. Хилцэх асуудлын жагсаалтыг хурлын зорилгод нийцүүлэн бэлтгэж, хуралд бэлтгэлтэй эрхийг хүмүүсээс шаардах нь нэн чухал. Хурлыг удирдах явуулахдаа хурлын зорилгыг дахин танилцуулж, хүн болгоны үгийг сонсох хэрэгтэй. Хилцүүлгийг гол асуудал дээр төвлөрүүлэн барих шаардлагатай. Хурлаа тараахын өмнө тухайн хурлаар шийдсэн ажлууд тэдгээрийн хугацааг дахин нэг удаа баталгаажуулж сануулж өгнө. Харин хурал хийгээд дуусны дараа араас нь шалгах ажлыг зайлшгүй хийх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд араас нь шалгах ажлыг орхитуулснаар хурлын шийдвэр хэрэгжихгүй байх эрсдэл бий болдог. Тиймээс хурлаас гарсан шийдвэрийн товч тэмдэглэлийг хүмүүст нэн даруй хүргэх хэрэгтэй. Хүмүүст хариуцаж авсан ажил дуусах хугацааг нь сануулгах хэрэгтэй. Ажил нь амжихгүй твдэж байгаа эсвэл оногдсон ажлаа хийх учраа олохгүй байгаа хүмүүст туслах хэрэгтэй юм. Ихэнх тохиолдолд хүмүүс өөрт нь дэмжлэг хэрэгтэй байгааг мэдсэн ч гэсэн тусламж хүсэлгүй дуугаа яваад ах нь элбэг байдаг. Үүнээс болоод төслийн ажил зарим тохиолдолд гацах, удаашрах гэх мэт эрсдлүүд бий болдог. Тийм учраас ямагт араас нь явж
тусламж хэрэгтэй үед нь туслах нь зайлшгүй чухал юм. Төслийн удирдлагын хэрэгжүүлэлтийн үе шатанд төслийн мониторинг ба хяналтыг сайн хийх хэрэгтэй байдаг. Төслийн мониторинг хийж хяналт тавихдаа үндсэн 5 алхмын дагуу хийгддэг. Төслийн менежер төслийн баг зорилгодоо хүрч байгаа эсхийг нягхуур ажиглаж байх хэрэгтэй. Төслийн үйл ажиллагааг тандах. Ингэхдээ найзын аргыг ашиглаж болдог. Багийн гишүүд ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж байгаа эсхийг тогтмол шалгаж байх хэрэгтэй. Найзын шалгалт гэдэг нь нэг хүний хийсэн ажлыг нөгөө хүн шалгах ба ингэхдээ нарийн ухаж түнхөхгүй зөвхөн орхигдуулсан ямар нэгэн зүйл байгаа эсхийг түргэн шалгах арга юм. Гэхдээ энэ бол гүйцэтгэлийн үнэлгээ биш, зөвхөн бие биедээ санаа тавьж ямар нэгэн ажлыг орхигдуулахгүй хамтдаа урагшлах гэж хичээж буй хэрэг гэдгийг багийн бүх гишүүд ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эс бөгөөс миний ажлыг өөр нэгэн хүн шалгалаа гэж дургуйцаж, үнэллээ гэж дургуйцах хандлага гарвал энэ төслийн ажлыг удаашруулах улмаар бүтгүүдэд хүргэх аюултай. 2 дугаар алхам: гүйцэтгэлийн мэдээ баримтыг цуглуулах. Шуурхай хурал хийж мэдээлэл тогтмол авч болно. Ерөнхийдөө шуурхай хурал бол 10-аас 15 минутанд багтсан байвал сайн байдаг. Ихэвчлэн 7 хоногт нэг удаа хийдэг. Гэхдээ төслийн явцад цаг алдалгүй төслийн явцыг хянаж альва асуудалд дарга хэмжээ хурдан авах боломжийг олгодог учраас төсөлд хямрал нүүрлэх үед шуурхай хуралдах давтамж нэмэгддэг. 3 дугаар алхам: ажлын явцад үндэслэн төлөвлөгөөний дагуу явах боломж байгаа эсхийг шалгах арга. Бүх юм бодсны дагуу хэрэгжинэ гэдэг бол нэг ховор. Амьдралд ийм тохиолдол барагтай байхгүй. Тиймээс ажил хугацаанаасаа эрт эсвэл хожимдож дуусч магадгүй. Төсөв дутаж магадгүй, эсвэл илүүдэж болно. Багийн зорилгод нөлөөлөхгүй бол энэ хазаалт нь асуудал биш. Гэхдээ заримдаа гарсан өөрчлөлтөөс болж төслийн хугацааг сунгах, төсвийг нэмэх, төслийн ажлыг багасгах, эсвэл бүр төслөө цуцлах хүртэл асуудал гардаг. Тиймээс л тогтмол төлөвлөгөөний дагуу явж байгаа эсэх, үлдсэн хугацаанд төлөвлөгөөний дагуу явах боломжтой эсхийг байнга хянаж нягтлж байх нь чухал юм. 4 дугаар алхам: ажлын явцаа оролцогч талуудад тайлагнах. Төслийн явцын тайлан зөв бэлтгэж оролцогч талуудад танилцуулах нь төслийг амжилтын замд хөтлөх чухал хэрэгсэл болдог. Ихэнх тохиолдолд ажлын явцыг танилцуулахдаа төсөл хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллагууд цаасны хойноос хөөцөлдөж хуудас олон тайлан бичгэд анхаарлаа хандуулдаг нь том дутагдал болдог. Нэгэнт мэдэгдэж байгаа мэдээллийг олон дахин унших, тайлбарлах нь оролцогч талуудад ядаргаатай, цаг үрсэн хэрэг шиг санагддаг учраас тухайн тайланд, явцын тайланд чухал шийдэгдэх асуудлууд, анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудыг хүндэн бичсэн байсан ч гэсэн элдв бусад шаардлагагүй мэдээллүүдэд дарагдан анзаарагдахгүй өнгөрөх. Үүний улмаас оролцогч талуудын зүгээс тухайн асуудлыг анхаарч үзээгүйгийн улмаас хожим нь бэрхшээл учрах тохиолдол нэлээдгүй гардаг. Тийм учраас оролцогч талуудад ажлаа тайлагнахтаа тайлгнах явцын тайланг бэлтгэхдээ аль болох цаг үеийг хамарсан, өмнөх тайлангаас дараагийн тайлангийн хугацаанд гарсан өөрчлөлт, эрсдэлтэй асуудлууд гэх мэт анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудыг л хүндэн товч тодорхой танилцуулсан тайлан хүргэх нь амжилтанд хөтөлдөг юм. 5 дугаар алхам: төлөвлөгөөний өөрчлөлтийг удирдах хэрэгтэй. Төлөвлөгөөнд өөрчлөлт хийх шаардлага байнга гардаг. Огт өөрчлөгддөггүй төлөвлөгөө гэж хаач байхгүй. Тиймээс өөрчлөлтийг дагалдах өртөг зардал эрсдлийг сайтар судлан тооцоолж байж шинжилэлт хийх үгүй эсгээ шийдэн шинжилсэн тохиолдолд үүнийгээ үндэслэлтэй тооцоотойгоор оролцогч талуудад танилцуулах шаардлагатай юм. Харин одоо төслийн удирдлагын 4-р шат буюу хаалтын тухай авч үзцгээе. Төслийн хаалтыг их тохиолдолд хийхгүй орхих тохиолдол байдаг. Төсөл хэрэгжиж үйл ажиллагаануудаа хэрэгжүүлэн хүлээж байсан үр дүнд хүрсэн бол төслөө хааж дуусгах нь мэдээж. Төслийн хаалтыг хэрхэн хийх, юуг анхаарах зэргийг нэмэлт унших материалд дэлгэрэнгүй тайлбарсан тул энд зөвхөн дурдах төдий өгүүлье. 1-р дэрх мэдл хяналтыг шилжүүлэх хэрэгтэй. Төслийн баг хийсэн ажлаа өөртөө цааш үргэлжлүүлэн авч явах боломжтой байж болно. Эсвэл төслийг цуцалж бүрмөсөн хааж болно. Эсвэл төсөл байгууллагын нэг хэсэг болон үлдэх боломжтой. Мөн дутуу ажлын жагсаалтыг гаргаж хүлээлгэн өгөх, эсвэл гар барьж төслөө хаах аргыг хэрэглэх, төслийн цар хүнээс гадуурх хүсэлтүүдийн жагсаалтыг гаргаж хүлээлгэн өгөх. Гар барьж төслөө хаана гэдэг нь төслийн үр дүнг анхны гэрээ юм уу, ажлын тодорхойлолттой харьцуулан гол оролцогч этгээдтэй уулзсан ярилцах ба гол оролцогч этгээд дууссан гэж үзвэл төслийг хаах арга юм. Алдаанаасаа суралцах. Төслийн хаалтын үед алдаанаасаа суралцах боломжийг бүх талуудад олгох нь чухал. Үүнд төслийн бизнес үндэслэлийг үнэлэх. Төсөл амлсан үр дүнгээ гаргаж чадсан уу? Төслийн төлөвлөгөөг үнэлэх. Төслийн төлөвлөгөө бизнесийн орчин,
нөхцөл болоод төслийн зорилгод нийцтэй хэрэгжихүйц байсан уу? 3 дугаарт төслийн удирдлагын аргачлалыг үнэлэх. Байгууллагын төслийн удирдлагын процедур систем энэ төсөлд ашиг тусаа өгсөн үү? Эсвэл саад тутгар болж байсан уу? 4 дугаарт нь хувь хүний гүйцэтгэлийг үнэлэх. Багийн гишүүдэд ажлын гүйцэтгэлийн талаар та юу гэж хэлэх вэ? Ер нь төсөл хэрэгжүүлэх явцад оролцогч талууд идэвхтэй шин санаа гаргах, төслийн багийн гишүүд энд тент нь төсөлд чимэг оруулах гэдэг хандлага түгээмэл байдаг. Ийм саналуудыг төслийн цар хүрээнээс гадуур хүсэлтүүд гэж үзээд тусад нь жагсаан бичих нь эдгээр санал нэгдүгээрт гээгдэхгүй, нөгөө талаар төслийн ажил төвөг учруулахгүй байхад тустай байдаг. Харин төслийг хаах үед энэ шин санаа сэтэл болох боломжтой учраас эдгээрийг тусад нь жагсаан бичих нь танд болоод танаа багийнханд үр дүнтэй байж болох юм. Ингээд та бүхэнд төслийн удирдлагын талаар тодорхой зэгцтэй ойлголтыг аудио болон видео хичээл, мөн нэмэлт унших материалаар хүргэж чадсан гэж найдаж байна. Ингээд энэ хичээлийн бие даалтын ажлыг та бүхэнд танилцуулъя. Өмнөх хичээлээр санаачлан боловсруулсан төслийн баримт бичгийг ашиглан та энэ удаагийн бие даалтын ажлын даалгаврыг гүйцэтгэх ёстой юм. Үүнд нэгдүгээр санхүүжүүлэх магадлалтай байгууллагуудын жагсаалтыг гаргана. Ингэхдээ тэдгээр байгууллагуудын эрхэм зорилго алсынхаараа үнэт зүйлс танай байгууллагын эрхэм зорилго алсынхаараа үнэт зүйлс зэрэгтэй хэрхэн уялдаж байгааг тодорхойлно. 2 дугаарт хийх ажлуудаа тодорхойлж төслийн оновчтой хуваар гаргах шаардлагатай. Бие даалтын ажлыг цаг хугацаанд нь эрүүлж чанартай хийсэн нэг ялагч 100,000 төгрөгийн шагналын эзэн болно гэдгийг санахыг хүсэж байна. Ингээд та бүхэнтэй дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.